За та нар Солонгосын Ёны Чанжин буюу хайрын дан гэдэг нэвтрүүлгийг мэдхүү. Би саяхнаас үзэж эхэлсэн юм. Ер нь бол энгийн болзооны нэвтрүүлэг биш ээ. Харилцаанд бараг салах дээрээ тулжчихсан жинхэнэ хосууд орж ирээд хоорондоо яг ямар асуудалтай байгаагаа ярьдаг. Тэгээд хамгийн сонирхолтой нь нэг талынх нь яриаг сонсохоор энэ хүний зөв юм байна шүү дээ гэж бодно. Тэгсэн нөгөө хүнийх нь яриаг сонсохоор үгүй энэ хүнч бас учиртай юм байна гэж бодол өөрчлөгдөнө. Тэгээд нэвтрүүлгийн хүмүүс нь хоёр талын яриаг сонсоод асуудлыг нэрэлцэж эцэст нь энэ хоёр цаашдаа хамт байх уу, салах уу гэдэг дээрээ хүрдэг. За тэгээд би үзэж байхдаа энийг монгол хүмүүст ярьж өгвөл ёстой сонирхолтой юм байна гэж бодсон. Тийм болохоор өнөөдрөөс эхлээд сонирхолтой хосуудын түүхийг та нарт өөрийнхөөрөө ярьж өгч байна. Тэгээд эхний дугаараа мэдээж 1-р ангийн хосоос эхлэе. За эмэгтэйг нь юу чэрин гэдэг 31 настай хөтлөгчөөр ажилладаг. Харин найз залууг нь И Сонжи гэдэг 27 настай Каннамд фитнесийн тасгалжуулагч хийдэг. Тэгэхээр эмэгтэй найз залуугаасаа 4 насаар ихч. Энэ хоёр саяхан танилцсан хос бишээ. Бүр 3 жил хагас амьдарчихсан. Тэгэхээр нэгээ ямар хүн гэдгийг мэдгээр хангалттай хугацаа өнгөрсөн байгаа биз. Гэрлэх тухайч ярьж гисэн. Гэтэл гэрлэх нь битгий ил. Энэ хоёр одоо салах уу, үлдэх үү гэдэг дээрээ тулчихсан. Тэгээд яагаад ийм болчих вэ гэд үзэж эхэлсэн чинь эхэндээ бол би эмэгтэйг нь жаахан гайхсан. Яагаад тэгэхээр Черийн найз залуу маань надад ерөөсөө цаг гаргадгүй, надтай холбоо барьдгүй. Бид хоёр ч болзох завгүй гэд гомдлно. За үүнийг сонсоход тэгээд найз бүсгүүдээ жаахан цаг гаргачих болдгүй юм уу гэж бодно бидтэй. Гэтэл Сонжоо өдөрт хэдэн цаг ажилдаг гэж бүхэл бүтэн 17 цаг. Би хүртэл 17 цагаа гэж гайхсан. Бүр хариуцдаг фитнесийн үйлчлүүлэгч нь 17 хүн. Өглөөнөөс орой хүртэл хичээлтэй. Тэгэхээр энэ залуу үнэхээр завгүй байгаа юм. Энийг мэдэнгүүтээ би тэгвэл эмэгтэй нь арай л их юм нэхэд байгаа юм биш үү гэж бодсон. Гэтэл цаашаа үзээд байтал энэ залууч бас зүгээргүй юм байна. За тэгээд яг юу болсон бэ гэдгийг эхнээс нь нэрээ. За тэгээд энэ Сонжи чинь Каннамд фитнесийн тасгалжуулагч хийдэг гэж хэлсэн шүү дээ. Хариуцдаг үйлчлүүлэгч нь бүр 17 хүн. Тэгэхээр өглөө ажилдаа ороод нэг хүний дасгал дуусна, дараагийн хүн орж ирнэ. Тэр хүн дуусна, дахиад дараагийн хүн. Бараг өдөржин юм. Тэгээд Черин нь өдөр мессеж бичнэ. Хариу байдаггүй, заалгана, уцаа авахгүй. Эхэндээ Черин ажилдаа байгаа юм байлгүй дээ гэж ойлгоно. Гэхдээ энэ байдал ганц 2 удаа биш. Байнга тэгээд сүүлдээ хичнээн завгүй байсан ч над руу ганц мессеж бичих цаг үнэхээр байдгүй юм гэдэг дээрээ тулсан байгаа юм. За энэ дээр та нар юу гэж бодож байна? Би бол 17 хүнтэй ажилдаг гэдгийг нь ойлгож байна. Гэхдээ ариун цэврийн өрөө орохдоо ч хамаагүй. Одоо ажилтай байна. Дараа ярий гэд бичгэд 10 секунд л орно бидтэй. Гэтэл Сонжи яагаад холбоо барьдгүйг нь асуухаар хариулт нь бүр сонив. Черийн өөрийг нь хүлээж байгааг мэддэг. Гэхдээ тэрийг мэдэж байгаа мөртлөө холбоо барьдгүй. Эндээс би ажил ихтэй гэдэг ганц шалтгаан биш юм байна гэж бодсон. За одоо бүр сони юм гарч ирнэ. Сонжи фитнесийн тасгалжуулагч болохоор мэдээж эрэгтэй эмэгтэй янз бүрийн үйлчлүүлэгчтэй. Тэгсэн чинь нэг эмэгтэй үйлчлүүлэгчээсээ үнэтэй брендийн бугуйч бэлгэнд авчихсан. За энд би түр зогсъё. Та нарын найз залуу хувийн тасгалжуулагч гэж бодъё. Нэг эмэгтэй үйлчлүүлэгч нь багшаа танд бэлэг өгье гэд үнэтэй бугуйч өглөө. Найз залуу чинь авчихлаа. Та нарын хувьд ямар байх вэ? Би бол энд Черийн яагаад дуурсныг ойлгож байгаа. Копи өгсөн бол яах вэ? Эсвэл жижигхэн талархлын бэлэг бол бас ойлгож болно. Гэтэл брендийн бугуйч гэхээр арай өөр сонсогдож байгаа биз. Черийн ч яг үүн дээр яагаад заавал тэрийг авсан юм гэдэг. Харин Сонжигийн хувьд үйлчлүүлэгч өгсөн бэлэг би өөр утгаар бодоогүй гэсэн байр суурьтай. За эндээс л энэ хоёрын асуудал дан ганц ажил ихтэй гэдэг зүйл биш болох нь харагдаж эхэлнэ. Черийн аль хэдийн Сонжигийн анхаарал өөр дээр нь байхгүй юм шиг мэдэрдэг. Тэгсэн дээрээс нь өөр эмэгтэйгээс үнэтэй бэлэг аваад ирэхээр мэдээж бүр эмзэг хүлээж авна. Тэгээд бас нэг юм байна. Энэ хоёр дотн харилцаа хүртэл асуудал басан. Черийн бол хайртай хүнээсээ хайр халамжаа мэдрэхийг хүсдэг талдаа тээврэх, үнсэх, хамт байх, ядаж жаахан эрхлүүлэх. Харин Сонжи ажилдаа л явна. Гэртээ ирэхээрээ ядарчихсан. Тэгээд Черийн чи надад хайртай хിവэрэ юм уу гэдэг эргэлзээтэй болж эхэлнэ. Энэ дээр нэг хүнийг буруутахад бас хэцүү. 17 цаг ажиллахад ирсэн хүн мэдээж ядарна. Тэр бол хамгийн үнэн. Гэхдээ нөгөө талд нь найз залуутайгаа хамт амьдардаг мөртлөө хайр халамж огт мэдрэхгүй байвал тэр бас хэцүү. Нэг өдөр энэ хоёр болцохоор тохирчээ. Черийн бэлдээд хүлээн Сонжи ирдэггүй.
10 минут өнгөрөн 20 минут, 30 минут бас байдаггүй. Эцэст нь 1 цаг хоцорч ирсэн. За ажилтай хүн хоцорч болно. Би тэрийг ойлгоно. Гэхдээ энд асуудал нь зөвхөн хоцорсондоо биш. Сонжээ ирчгээд нэг их гэмсэн шинжгүй. Яагаад ингэж хоцорсон юм гэхэд бараг нэг их юм бодоогүй гэсэн маягийн хариу үзүүлдэг. Би тэрийг хараад ахаа одоо болно. Би чамайг хамгаалж чадахгүй нэ гэж бодсон. Найз бүсгүй чин аль хэдийн надад цаг гаргадгүй гэд гомдолтой байгаа. Тэгээд арай гэж болцох өдөр гаргасан. Тэр өдөр нь бүр 1 цаг хоцорчхоод юу ч болоогүй юм шиг байвал мэдээж уурлан мэдтэй. Энэ хэсэг дээр нэвтрүүлгийн хүмүүс хүртэл Сонжоогийн халдлагад гайхсан. За энэ хүртэл сонсон хүн энэ Сонжоо ч асуудалтай юм байна гэж бодож байгаа байх. Би ч бас тэгж бодсон. Гэтэл дараагийн юмыг хараад дахиад бодол өөрчлөгдсөн. Черийн найз залууга нэлээ их хяндаг юм байна. Бүр ариун цэврийн өрөөнд хэр удаан суугих нь хүртэл. Сонжоо гэртээ ирээд ариун цэврийн өрөө орно. Жаахан ганцаараа суун, уцаа үзнэ. Өөрийнхөө амрна. Гэтэл Черийн яагаад ингэж удаад байгаа юм бэ гэж асууна. Тэгээд бүр ариун цэврийн өрөөнд хэр удаан байхыг нь хүртэл хянана. Энэ дээр би за үгүй ээ. Хүн ариун цэврийн өрөөндөө хүртэл тайван сууж болохгүй юм уу гэж бодсон. Мэдээж Черийн талаас шалтгаан бий. Өдөржин найз залууга хүлээсэн арай гэж гэртээ ирэхээр нь хамт бай гэж бодно. Гэтэл Сонжоо ариун цэврийн өрөө ороод уцаа үзээд алга болчихно. Тэгэхээр надад цаг байхгүй мөртлөө уцандаа цаг байна уу гэдэг гомдол төрөх нь ойлгомжтой. Гэхдээ хүн бүрт ганцаараа байх жаахан цаг хэрэгтэй биз дээ. Эндээс энэ хоёрын асуудал бүр тодорхой болж байгаа юм. Черийн Сонжоог улам бүр өөрлөгөө татах тусам Сонжоо улам холдох гээд байдаг. Сонжоо холдох тусам Черийн бүр их хянана. За одоо хамгийн сонирхолтой хэсэг рүү оръё. Би энэ хүртэл Сонжоо яагаад ажиллаж яхан багасгахдаггүй юм бол гэж бодоод байсан. 17 үйлчлэгч гэдэг чинь амар их шүү дээ. Найз бүсгүйтэйгээ харилцаанд бараг сүрх гэж байна. Тэгвэл 17-оос хэдийг нь багасгаад жаахан цаг гаргаж болохгүй юу? Яагаад гэвэл Черийн хурмаа маш гоё хийхийг хүсдэг. Зүгээр нэг жижиг хурим биш, өөрийнх нь мөрөөддөг сүртэй гоё хурим. Тэгээд яригдсан хурмын төсөв нь 100 сая вон. За энэ тоог сонсоод би тэгвэл 17 хүнтэй ажиллахаас өөр яах юм бэ гэж бодсон. Нэг талаас Черийн надад цаг гаргадیں۔ Нөгөө талаас би ийм хурим хиймээр байна гин. Харин Сонжоо тэгвэл тэр мөнгийг олохын тулд би ажиллах хэрэгтэй биз дээ гэдэг. За эндээс дахиад нэг асуулт асууя. Та нар одоо хэний талд байна? 100 сая воны хурим гэж хэлсэн шүү дээ. Энэ хэсгээс би Сонжоог арай өөрөөр харж эхэлсэн. Яагаад гэхээр хүн өдөрт 17 цаг ажиллаад байхаар яагаад өөрийгөө ингэж зовоогоод байгаа юм бэ гэж бодно биз дээ. Гэтэл Сонжоо өөрийнхөө төлөө мөнгө цуглуулад байгаа биш. Хоёулаа гэрлүүл хэрэгтэй мөнгө, хурмын зардал, цаашдын амьдрал энэ бүгдийг бодоод ажиллаад байгаа юм байна. Тэгээд Черийн бүр надад 3 жил өг энэ хугацаанд бөнгөө цуглуулъя гэсэн утгатай зүйл хэлдэг. За тэгэхээр Сонжоог нь толгойд бол би одоо хэдэн жил хичээчихье. Дараа нь хоёулаа арай тайван амьдрна гэдэг бодол байгаа юм. Гэтэл Черийн үүнийг өөрөөр харна. Тэр би 3 жилийн дараа Сонжоотой үерхэж байгаа юм биш. Одоогийн Сонжоотой үерхэж байгаа гэдэг талдаа. Энэ дээр би бүр хоёуланг нь ойлгосон. Сонжоогийн хувьд хамгийн гомдолтой зүйл нь өдөржин ажиллана, амьдралын зардал гарна, хормын мөнгө цуглуулна, ирээдүгээ бодно. Тэгсэн мөртлөө Черинээс надад цаг гаргасангүй, яагаад холбоо бариагүй, яагаад оройтсон гэдэг үг сонсоод байхаар Сонжоогийн хувьд тэгээд би хэний төлөө ингэж яваад байгаа юм бэ гэдэг бодол төрнө. Би энэ дээр бол ойлгож байгаа. Хүн үнэхээр хичээгээд байхад нөгөө хүн нь тэрийг нь огт анзаарахгүй байгаа юм шиг санагдвал хэцүү. Черийн ч бас зөвхөн чийл бид хоёрын төлөө юм хийсэн юм биш гэдэг. Харин Сонжоогийн ажлын хуваарьт өөрийнхөө амьдралыг тааруулна. Оройтож ирэхийг нь хүлээн, заримдаа бүр шөнийн 1 цаг хүртэл хүлээж, ядаж хамт хоол идэхийг хүснэ. Өөрөөр хэлбэл Сонжоо хайраа мөнгө олж ирээдүй бэлтгэр харуулж байгаа. Харин Черийн надад мөнгнөөс илүү чамтай хамт байх хэрэгтэй гэд байгаа. Эндээс нэг их сони юм харагцсан. Хоёулаа би чиний төлөө гэд байдаг. Гэхдээ нөгөө хүн нь яг тэр зүйлийг хүссэн үү? Тэрийг хоорондоо сайн ярьж байгаагүй. Энэ хоёрын хэрүүл эхэлбэл бас амархан дуусахгүй. Черийн нэг асуудлыг ярьж эхэлнэ. Сонжоо аль хэдийн ядарчихсан. Тэгээд за ойлголоо гэд хурдан дуусгахыг хүснэ. Гэтэл Черийн тэрэнд нь намайг юроосоо сонсохгүй байна гэж мэдрэгдэнэ. Тэгээд дахиад тайлбарлана. Сонжоо улам залхна. Улам дуугүй болно.
Чэрийн улам уурлана. Бүр заримдаа энэ яриа 2 цаг үргэлжлэнэ. За ингээд 17 цаг ажиллаад дараа нь 2 цаг хэрэлдвэл унтах цаг ер нь үлдэхүү. Гэхдээ Чэрийн талаас чи эхнээсээ надтай 20 минут зөв ярьчихсан бол би 2 цаг ярихгүй байсан гэдэг асуудал байгаа юм. Энэ бас үнэн байж магадгүй. Нэвтрүүлгийг үзээд байхад нэг зүйлийг тодорхой болсон. Чэрийн Сонжээгээс анхаарал хүсдэг. Тэгээ Сонжээ анхаарал өгөхгүй болохоор улам их нэхнэ. Харин Сонжээ Чэрийн улам нэхэх тусам улам цухтана. Гэртээ ирээд уцаа үзнэ. Ариун цэврийн өрөөндөө удаан суун ярианаас цухтах гээд оролдоно. Тэгэхээр Чэрийн харуу чи дахиад намайг үл тоолоо гэд бүр их уурлана. Тэгээд Сонжээ бүр холдно. Ингээд яг нэг тойрог нэг нь над руу ирээч, нөгөө нь надад жаахан зай өгөөч гэд байгаа юм. Энийг үзэж байхад надад хэд удаа за тэгээд салчхалтай л гэж бодогдсон. Гэхдээ бодоод үзэхээр энэ хоёр 3 жил хагас хамт амьдарчихсан. Зүгээр нэг хэдэн сар үргэсэн хүмүүс биш. Хурим хүртэл ярьсан. Ирээдүгээ хамт төсөөлсөн. Тэгэхээр бит хоёр таарахгүй юм байна гэд маргааш нь цүнхээ бариад гарах амаргүй. Бас хамгийн гол нь хоёулаа бие биедээ хайргүй болчихсон юм биш. Хайртай, харин хайртай гэдгээ хоёр өөр аргаар харуулад байгаа. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд хамгийн чухал мөч ирнэ. Энэ хоёр одоо яах вэ? Салах уу? Эсвэл харилцаагаа өргөжлүүлэх үү? Бүх гомдлоо ярьсан. Нөгөө хүнийхөө бодлыг сонссон. Тэгээд эцэст нь хоёулаа харилцаагаа өргөжлүүлэхээр сонгосон. Салаагүй, гэхдээ зүгээр за эвлэрчглээ гэд дуусгаагүй. Хоёулаа өөрчлөх ёстой зүйл байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Сонжээ Чэринд арай илүү цаг гаргах, холбоо барихтаа анхаарах, Чэринч Сонжийг хэд шахаж удаа хугацаагаар үглэхээ багасгах. Өөрөөр хэлбэл хоёулаа нэг алхам ухрахаар шийдсэн. За эндээс миний бодол гэвэл эхэндээ би Сонжоогийн талд байсан. 17 цаг ажилдаг хүнээс надад яагаад цаг гарахгүй байгаа юм бэ гэд байхаар нь хөөхий залууг жаахан амраагаач гэж бодсон. Гэтэл гэртээ ирээд нэг цаг YouTube үздэг гэдгийг сонсоод үгээ болиочтой л гэж л бодсон. Дараа нь болзоондоо нэг цаг хоцорч эмэгтэй өвчлөлөгчээс үнтэй бугуувч авсан. Тэгэхээр за Чэрийн уурлах нь бас аргагүй юм гэж бодсон. Гэтэл Чэрийн ариун цэврийн өрөөнд хэдэн минут суухыг нь хүртэл хяндаг. 2 цаг үгэлдэг, 100 сая воны хурим хүсдэг. Тэгээд би дахиад за тоо хоёр хоёулаа л юм байна да болсон. 100 сая воны хурим үнэхээр хэрэгтэй юу? Мэдээж хүн бүр мөрөөдлийн хурмаа хийх хэрэгтэй. Гэхдээ тэр хурмын төлөө найз залууч нь өдөрт 17 цаг ажиллаад харилцаа чинь салах хэмжээнд хүрч байгаа бол би байсан бол хурмаа жаахан багасгах байсан. Яагаад гэхээр хурим чинь нэг өдөр. Харин тэр хүнтэйгээ амьдрах амьдрал чинь хурмын маргаашаас эхэлнэ. 100 сая воны хурим хийчгээд хоорондоо ярьж чаддгүй юм бол ямар хэрэгтэй юм. Нөгөө талаас Сонжээ би бидний төлөө ажиллаж байна гэд бүхнийг зөвтгөж болохгүй. Ирээдүйн төлөө ажиллах чухал. Гэхдээ одоо хажууд чинь байгаа хүнийг бас мартаж болохгүй. Заримдаа хайртай хүнд чинь үнтэй хуримнаас илүү өнөөдөр юу хийв, ядарсан уу гэд 20 минут ярилцах нь хэрэгтэй байдаг. Тэгэхээр мөнгө олно гэдэг бас хайрын нэг хөлбөр. Харин цаг гаргана гэдэг өөр нэг хэлбэр. Энэ хоёр тэр хоёр хэлийг хоорондоо ойлголцох хэрэгтэй байсан юм шиг. Сонжээ илүү буруу тавив. Өдөрт 17 цаг ажилдаг. Ирээдүй хурмын мөнгөө цуглуулдаг. Гэхдээ найз бүсгүйтэй цаг гаргадаггүй. Холбоо барих нь муу, болзоондоо нэг цаг хоцорно. Гэртээ ирээд YouTube үзнэ. Эсвэл Чэрийн илүү буруу тавив. Найз залуутайгаа хамт байхыг хүсдэг, хайр халамж нэгдэг. Гэхдээ хит их яндаг, 2 цаг хүртэл үгэлдэг. Дээрээс нь 100 сая воны хурим хүсдэг. Хэн нь буруу тавив? Бас та нар энэ хоёрын оронд байсан бол хамт үлдэх байсан уу, салах байсан уу? Комент бичээд үлдээгээрэй. Дараагийн дугаарт бүр сонин хосын түүхээр уулзъя.